За энэ дифференциал тэгштэглийг бодно. За мэдээж хувьсгч алга бол d(y) тэнцүү 3y-гээс хасах нь 2-ыг үржих нь dx болно. За энэ маань өөрөө зөвхөн y-гээс хамаарсан байгаа учраас урагш нь орлоод хуваач. Тэгэхээр d(y)-ийг хуваах нь 3y-гээс хасах нь 2 тэнцүү dx гэж гарч ирнэ. За энэ тэнцвэрийн хоёр талаас интеграл авбал за тэнцвэрийн нэмний баруун гар тал бол шууд x дээр нэмэх нь c болно. Харин зүүн гар талыг бодохын тулд яах вэ гэхээр за нэг удаа хөрөөлт бичээ. d y-гээ 3-аар үржүүлээд за үржүүлсэн буцаад хувааж өгөх ёстой энд нь орч. Тэгээ хуваах нь 3y-гээс хасах нь 2 болно. За d-гийн артал тогтмол тоо хэдийг бол хэдийг нэмж болно, хасч болно. Тэгэхээр энд нь 2-ыг нэмээд шашаа хасчээ. За ингэх юм бол тэнцвэрийн тэмдэгний зүүн гар тал нь юу болох вэ гэхээр за урталт нь бол 3-1 байж байгаа. ln 3y-гээс хасах нь 2-ын модуль гэж гарч байна. За нэмэх нь за энийг нь c1 гээд энийг нь c2 гэж. Ийм бол. За c-гийн шнурлаад хасах юм бол юу болох вэ гэхээр 3-1-ийг үржих нь ln x дээр нэмэх нь c2-оос хасах нь c1 болно. За c1 c2 нь дурын тогтмол тоо байдаг учраас энэрийг нийлүүлээд зүгээр c гэвч болно. За эндээс ln 3y-гээс хасах нь 2-ын модуль гэдэг бол энэ 3-1-ийг алга болгохын тулд 2 талыг 3-аар үржүүлж байна. Тэгэхээр 3x дээр нэмэх нь 3c. 3c-гээ дахиад c авчиж болно. Дурын тогтмол тоо очвол учраас л ингэж байгаа гэсэн үг. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр логарифмын тодорхойлолтсоор ln гэдэг бол x өртөө логарифм. Тэгэхээр 3y-гээс хасах нь 2 гэдэг бол y-ийн 3x дээр нэмэх нь c зэрэг гэсэн үг. За энийг цаашлуулад 3 y-ийн 3x зэргийг үржих нь y-ийн c зэрэг гэж болно зэргийн чинарсаар. Тэгээ y-ийн c зэрэг гэдэг юм а дахиад c ч юм уу a ч юм уу өөрсөөр орлуулчихвал. За a-гаар орлуулчих. За энэ энтэй тэнцүү гэдгээс y гэдэг бол a-г үржих нь y-ийн 3x зэрэг дээр нэмэх нь 2 хуваах нь 3 гэж болно. За бид их функц олцсон. Өөрөөр хэлбэл y олцсон. За энэ y маань энэ нөхцөлийг биелүүлж явах хэрэгтэй. Энэ зэгийг дайрч явах хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр x-ийн оронд 7-г орлуулахад y нь хасах 8 гарч явах хэрэгтэй. За бичих юм бол хасах 8 тэнцүү за доороо 3-тай a-г үржих нь y-ийн 7-г орлуулахар ч 21 зэрэг нэмэх нь 2 гэж гарч ирнэ. За эндээс 3-аа нөгөө төч нь оруулж үржүүлээд ийм боллоо. 2-ыг иш нууруулж хасаад хасах 26 тэнцүү a-г үржих нь y-ийн 21 зэрэг боллоо. За эндээс a гэдэг бол хасах тэмдэгтэй 26-г хуваах нь y-ийн 21 зэрэг гэж болдог. За одоо олсон энийг энэ a-гийн хооронд орлуулад манай бодлого бүрэн дуусна. За орлуулаад бичих юм бол юу болж байна вэ гэхээр y тэнцүү хасах тэмдэгтэй 26-г хуваах нь y-ийн 21 зэрэг үржих нь y-ийн 3x зэрэг дээр нэмэх нь 2 хуваах нь 3 болно. За бүр цааш нь бичих юм бол хасах 26-г үржих нь y-ийн 3x-ээс хасах нь 21 зэрэг нэмэх нь 2 хуваах нь 3 гэсэн ийм функц байна. Энэ функц бол манай бодлогын хариу буюу дээр байгаа нөхцлүүдийг биелүүлнэ гэсэн үг.